Үндэсний мэргэжилтэй ажилтан ба Монгол ур чадвар. Монгол ур чадвар дэлхийд өрсөлдөнө. Үндэсний мэргэжилтэй ажилтан ба Монгол ур чадвар баримтад нэвтрүүлгийнхээ өмнөх дугаарт бид Монгол ур чадвар 2014 тэмцээний талаар хүргэсэн билээ. Энэ удаад харин ажил мэргэжлийн чиг баримжаа гэж юу болох, тэр боловсролыг хэрхэн болох талаар хүргэе. Бид амьдралын баяр баясгал, эдийн засгийн суурь, баг нь болсон мэргэжлээ зөв сонгож чаддаг билүү? Хариу олохын тулд ганц хорон бодъё. Хариулт нь харин ойлгомжтой байна. Ажилгүйд л түүнээс гарсан ядуурл нь биднийг ажил мэргэжлээ сонгох тэр үеэс эхэлж байна. Ихтэй сургууль нь улсынхаа суралцах насны залууст оногдох хэмжээнээс их байна. Гэтэл яагаад ийм олон ихтэй сургуулиудтай хэрнээ ажилгүйчүүдийн эгнээ тэлээд байна вэ? Нэгэн тоо баримт хэлье. Энэ жил ихэд 43087 төгсөгчид эсэлтийн ерөнхий шалгалт өглөө. Тэд бүгд их сургуульд элсэн суралцаж бакалаврын зэрэгтэй болохыг хүсэж байна. Учир нь өнөөдрийн нийгэмд хүн бүрийг их сургуульд суралцахыг тулгын шаардаж байна. Тиймээс л жилдээ 40 орчим мянган төгсөгчдийн дийлэнх хувь нь өөрийн чадвар сонирхлоо дагах бус төлөвлөөгүй мэргэжлээр сонголтгүй суралцж байна. Гэтэл ийм хэмжээний хүүхдүүд их сургуульд элсэн суралцж байгаа бол мөн л 40 орчим мянган оюутан залуус их сургуулаа төгсөж байна. Тэдний зөвхөн 30 орчим хувь нь ажлын талбарт гарч харин үлдсэн 70% нь ажилгүйдлийн игнэнд шилжиж байна. Эндээс харахад бид илүүдэл мэргэжлийг жил болгон үйлдвэрлэж, ихтэй сургууль нь харин ашиг олохын тулд ажиллаж байна. Тиймээс ажил мэргэжлийн чиг баримжаагаа алдсан зохиомол бодлогоор бид хэр удаан явах вэ? Үндэсний мэргэжилтэй ажилтан ба Монгол ур чадвар. Дийлэнх залуус эсэлтийн шалгалт өгснөөхөө дараа түүндээ тохируулж мэргэжлээ сонгож байна. Би энэ мэргэжил сонирхолтой билүү? Энэ миний чадах зүйл мөн билүү гэдэг дээр бодох сөхөөгүй сурцгааж байна. Гэтэл Монголын ихтэй сургуулийг ажилгүйчүүдийг бэлтгэх дамжаа болгохгүй тулд мэргэжлээ сонгон суралцах гэж байгаа дүүнертээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бодлого өгүүлэгдсээр ирлээ. Буруу зүйлийг засч зөв зүйлийг дэмжих сэтгэл бидэнд байна. Хөдөлмөрийн яам Германы засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олох зөвлөгөө гэсэн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Монголд өмнө нь байгаагүй хөтөлбөрийг төр засгийн хэмжээнд санаачлан эхлэлийн тавьсан олон улсын байгууллагад бид талархах хэрэгтэй. Ажил мэргэжлийн чиг баримжаа олох зөвлөгөөний гол үндсэн хэсэг юу байх вэ гэхээр нэгдүгээр хувь хүн дээр суурилж байна тийм ээ. Хувь хүний боломж, бололцоо, чадвар, сонирхол, чадамж. За хоёрдугаарт нь юун дээр байх вэ гэхээр маш том зүйл бол эдийн засгийн болоод хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн талаар маш оновчтой зөв мэдээллийг өгж тэр хүнд шийдвэрээ гаргахад нь туслах ёстой. За хамгийн том хэсэг болж байгаа энэ хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн талаар гэдэг юм уу, эдийн засаг яаж хөгжих гэдэг нь олон улсад яаж хөгжиж байна, Монгол улсын хэтийн ирээдүй боломж, эдийн засгийн бодлого яаж явж байна, хөдөлмөрийн зах зээл дээр ямар боломж болцоо байна, ажиллах хүчний чадамж нь хаашаа чиглэж байна гэдэг талаар мэдээлэл өгснөөр тухайн хүн өөрийгөө ямар орон зайд ямар амьдрах бололцоотой болж чадах вэ гэдгийг шийдэх юм. Цаг хугацаа эдийн засгийн хувьд хожим алдагдлалд хүрэхгүй тулд ажил мэргэжлийн чиг баримжааг бид олох ёстой. Хувь хүний боломжн дээр суурилсан эдийн засгийн боломжийг эхлээд харах. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг залуусд өгөх. Монгол улсын эдийн засгийн хэтийн хөгжил боломж, ирээдүйн хөдөлмөрийн боловсон хүчнийг харах. Ийм шалгуурыг бид бүдэг бадаг тавьдагч мэргэжлийн зөвлөгөө бидэнд байсан билүү? Ихэвчлэн эцэг эх ахмад настай хүний үгээр мэргэжлээ сонгосныхоо дараа сонирхолгүйгээ мэдэх. Эсвэл ажлын байранд гарсныхаа дараа өөрийн хийж чадах ажил биш болохоо мэдрэх тохиолдол олон залуус тулгарч байна. Миний мөрөөдөл энэ мэргэжил гэсэн хөнгөн бодлоо сонгосон мэргэжил нь түүнийг аз жаргалтай амьдралын баталгаанд болж чадах эсхийг урьдчилж харж чадахгүй байна. Тиймээс мөрөөдлийг бодит ажил хэрэг болох бодлогыг бид ажил хэрэг болох үе ирсэн байна. Ер нь Монгол Улсын ерөнхий сайд Алтан хоёрыг өөрийнхөө дэргэд ажил мэргэжлийн чиг баримжааг олох чиглэлээр үндэсний зөвлөл байгуулсан. Тэгээ энэ зөвлөлд бол 4 яам ороод бид нэр хамтарч ажиллаж байна л да. За тэгээд хамгийн гол нь гэх юм бол
одоо энэ хүүхдүүд ингээд мэрэгжлээ ингээд сонгоход эцэг их нөлөөтэй байдаг. Тэгэхээр зэрэг бид нар зөвхөн хүүхдүүдтэй биш эцэг ихтэй хамтраад хүүхдүүдийг мэрэгжлээ сонгоход нь туслах гэж байна. За сая ерөнхий сайд нэг мэрэгжлийн чиг баримжаа олох юм сургалтыг ингээд телевизээр хийсэн шүү дээ. Маш гоё үр дүнтэй болсон. Тэгээд тэнд бол одоо хүүхдүүдийг ингээд харуулсан. Би хүүхдүүд ингээд мөрөөдөлтэй байна л да. Би мэрэгжлэлтэй болъё гэх мөрөөдлүүд ярьдаг. Энэ чиг баримжаа олгосын дараа хүүхдүүд шал өөр би одоо энэ мэрэгжлийг сонгох юм бол надад илүү хэрэгтэй байна гэдэг юм одоо гаргаад байна. Тэгэхээр хүн болгон бол өөрийн авьяастай мөрөөдөлтэй байдаг. Тэр мөрөөдлийг яг бодит амьдрал болгож тулгуурлаж ирээдүйд би одоо ямар салбарт хүчээс сорьсон ийм гоё хүн болох вэ гэдэгт их одоо чиглүүлэгдэл чухал байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө нь мэдээж тухайн хүний чадвар сонирхолд суурилан явагдах учиртай. Тухайн хүн ирээдүйд энэ мэргэжлийг эзэмшвэл баталгаа нь болж чадах уу зэрэг олон гаргалгааг судлахаар ажиллаж байна. Ингэхийн тулд зөвлөгөө олгох багш нараас илүү их мэдлэг чадвар шаардлагадах учраас зөвлөгөө өгөх багш нарыг сургах мэргэжшүүлэх шаардлага тулгарч байна. Өнөөдрийн байдлаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээ 250 гаруй багш бэлтгэгдэж төрийн болон төрийн бус байгууллага дээр ажиллаж байна. Аймаг болгонд хөдөлмөрийн хилцс байгуулагдсан ажиллаж байгаа энэ үед түүнд түшгэлсэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр хэрэгжиж байна. Үндэсний мэргэжилтэй ажилтан ба Монгол ур чадвар. Хүүхэд залуучууд маань илүү би одоо ямар нэг юм хийх ёстой би өөрийнхөө чадварт тохирсон мэрэгжлэрээ ажиллах юм байна гэдэг юм ойлголт бол харьцангуй нааш эерэг үзүүлэлттэй болж ирж байгаа. Гэхдээ бид бол мөн түрүүн дурдсанаар илүү залуучууд руугаа яаж хурж очих вэ? Тэдэнд одоо илүү зөв ойлголтыг яаж хүргэх вэ? Зөвхөн магадгүй энэ хүн одоо ирээдүйдээ өөрийгөө яаж харж ийнэ гэдэгт нь олон талын мэдээллээр хангаж өгөөд улмаар одоо шийдвэр гаргах. Одоогийн нөхцөлд бол ерөнхийдөө хүүхэд залуучуудын мэрэгжил сонгож байгаа энэ үйл явц маань илүү гол төлөв гэр бүлийн эцэг эхийн ойр дотны одоо хүмүүсийн за найз нөхдийн ийм одоо нөхдөөс авсан мэдээлэлээр үндэслээд шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ энэ бол хандлага цаашдаа илүү өөрчлөгдөх байх, илүү одоо хөдөлмөрийн зах зээл гэдэг юм эдийн засгийн орчин нөхцөл гэдэг юм цаашдаа би ямар түвшинд яаж ажиллаж амьдрах вэ гэдэг одоо хэтийн төлөвтэйгөө уялдуулсан мэдээлэл дээр үндэслэн шийдвэр байхад түлхүүн анхаарах юм. Энэ хөтөлбөрт нам засаг анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн удаа ерөнхий сайд энэ хөтөлбөрийг ихэд сонирхож, дэргэдээ ажлын хэсэг байгуулж, хөтөлбөрийг үйл ажиллагаа илүү хүртээмжтэй болгох тал дээр ажилласан билээ. Ерөнхийдөө их сургуулийг шүтэж илүүдэл мэргэжил эзэмших бус, жинхэнэ ажилтай орлоготой монгол хүн болохын тулд мэргэжлийн боловсрал сургалтын байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд таниулах хэрэгтэй байна. Одоо хийгдэхгүй явж ирснээс хүмүүс өөрийн зүүн сонгороо гэдэг юм уу эсвэл ахмад настай хүмүүсийн мэргэжлээ хэрхэн яаж сонгож ирсэн энэ туршлага дээр үндэслээд одоо маш их богино гэдэг юм уу бага мэдээлэл дээр үндэслээд өөрийнхөө ирээдүйг шийдэж байгаа юм одоо үзэгдэл нийтлэг болцсон. За энэ одоо ямар үр дагаврыг гаргаж ийнэ гэхээр үргээд энэ тухайн тэр мэргэжлээ одоо сонирхохгүй байх энэ мэргэжил маань өөрт нь одоо тохирохгүй гэдгийг одоо удаан хугацаанд суралцсныхаа дараа гэдэг юм уу ажил мэргэжилтээр гарсныхаа дараа мэдрэх одоо өөр мэргэжлэр солиё гэсэн юм хандлага гарч ирэх цаашдаа бол энэ ажил мэргэжлэр бол илүү ажиллах боломжгүй байна гэж өөрийгөө тодорхойлох гэдэг юм уу ийм одоо үр дагавруудыг бол харуулж байгаа. Тийм учраас одоо яг хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй ажиллах боломжтой хүмүүсийн цаг хугацааны хувьд эдийн засгийн боломжийн хувьд ийм алдагдлалд хүрэхгүй тулд ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө гэдэг юмыг бол хэрэгжүүлэх, хөгжүүлэх шаардлага бол бидэнд гарч ирж байгаа. Монгол улсын хэмжээнд ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөөд гээд 250 гаруй хүн бэлтгэгдсэн энэ төрийн болоод төрийн бус байгууллагууд дээр бол ажиллаж байгаа. Гэхдээ энэ ажил мэргэжлийн зөвлөх бэлтгэж байгаа өнөөдрийн тогтолцоо маань бас одоо юу гэдгийг төс болж чадаагүй. Нэгдүгээр төс тогтолцооны хувьд энэ зөвлөгүүдийн мэргэжсэн байдал, мэргэжшүүлэх байдал бол тодорхой хугацаа эхлэлийн шатанд байна гэж хэлж болж байна. Хуучнаар Темс нэртэй сургуулиуд залуусын анхаарлыг тийм сайн татж чадаагүй. Темс гэхээр чанаргүй сурлаг муутай хүүхдүүд элсэн суралцдаг гэсэн ойлголт байсан.
Үүнээс үүдэн их ямар ч хамаагүй их дээд сургуулиуд төгсч байвал худалдагч болтугай хий гэсэн сэтгэлгээ бий болжээ. Гэтэл өнөөдөр байдал өөрөөр эргэж, бүтээн байгуулалтын салбар чадвартай ажилчин мэрэгссэн боловсон хүчин өгүүлэгдэж байна. Үндсэндээ үндэсний компаниуд чадвартай ажилтны хомсдолд орж, гаднаас ажиллах хүчин татсаар байна. Харин Монгол залуучууд бүгд цагаан захтнууд болж, заавал дарга болно гэсэн сэтгэл давмгайлснаас үүдэн бид аж үйлдвэрийн хөгжлөөр хоцрогдож явна. Тэгэхээр зөв бид бол нэг зах зээлийн өнгөрсөн 20 жилийн хооронд бол борооны дараах мөгч их олон их дээд сургуулиуд гарчлаа. Тухайлбал одоо доржийн хүүхэд сурж байхад миний хүүхэд бас яагаад дээд сургууль төгсч болдгоо гэдэг. Тэгээд дээд сургууль төгсөх юм бол ер нь бол одоо ажилтай амьдралтай болчих юм гээд ингээд явдал төгссөн бүтээгдэхүүн маань зах зээл дээр тийм эрэлтэн бага байгаад байгаа. Тухайлбал ихтэй сургууль нэг 34-5 мянган хүүхэд төгслөө гэхэд бол ажлын байранд нэг одоо 30% нь л одоо дээд сургууль төгссөн улсуудыг авч яхад 70% нь бол тэр тэргүү Монгол улсад тийм ажлын байр байхгүй байгаа учраас тэр хүүхэд зэврэх эсвэл одоо худалдаа хийх, лангууны ард зуух, зах дээр 8 арилжаа хийх. За эсвэл бүр буцаад нөгөө тойрч бодолж явж байгаад мэрэгчлээ ажилтан болъё гэдээ ингээд ирж байгаа юм. Тийм учраас бид одоо энэ одоо хөдөлмөрийн судалгааны институтийн манай одоо судалгаагаар үзэхэд бол өнгөрсөн 11 12 онд судалгаа хийхэд бол хүмүүс ажил хөдөлмөр хийх сонирхолтой хүмүүсийн тоо буурсан байсан бол саяны одоо судалгааны дүнгээр бол ажил хөдөлмөр эрхлэе, би ажиллаж хөдөлмөрлөж ажил амьдралтай болно гэсэн ийм одоо эрмэлзэл их байгаа юм. Тийм учраас бид энэ одоо юу гэдгийг оромбыг дипломыг шүтэх биш өөрийнхөө чадах хэмжээний ажил амьдралд нь хамгийн ойрхон байгаа энэ зүйлүүдийг сонгох ёстой. За энэ дээр бол одоо эцэг эхчүүдийн зөвлөгөө хэрэгтэй байна. Ялангуяа дунд сургуульд ерөнхий боловсролын сургуулийг төгсөх ангийн 10 11-р ангид мэрэгжлээ одоо сонгоход нь нэлээд анхаарах шаардлагатай байгаа юм. Эдийн засаг хямарч ажилгүйд ядуурл бий боллоо гэж жил болгон ярьсаар сууна. Үүнээс гарахын тулд бид хүнээ бэлдэж чадварчлуулах ёстой гэдгийг оройтсон ч гэсэн онж харсан билээ. Холбооны бүгд найрамдах Герман улсын жишээг бид харъя. Өндөр хөгжилтэй мэрэгжилтэй ажилтнаа бэлтгэхийн тулд ажил мэргэжлийн чиг баримжааны ухаанд суралцсанаар сонголтоо зөв хийж чадсан улс хүүхдүүд заавал дээд сургууль суралцсан төгсөх биш. Эхлээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн мэрэгшүүлэх төвүүдээр дамжуулан чадахжуулж байна. Германы эдийн засгийн суурь нь мэрэгсэн ажилтнанд тулгуурладаг болохоор жилдээ 50 орчим мянган хүүхэд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр чадварчж байна. Тэгээд дараа нь харин үндсэн мэрэгжлээрээ нэртэй их сургуульд дэвшин суралцах нь хамгийн бодиттой үр дүн болдог байна. Ерөнхийдөө одоо жишээлбэл Германтай харьцуулахад манай одоо эдийн засгийн суурь маань мэрэгжил боловсролын салбар ерөнхийдөө энэ манай компаниуд одоо хэрвээ сайн боловсруулсан, сайн чадваржуулсан ажилчид олдохгүй бол юу гэсэн ажиллаж чадахгүй, ашиг гаргаж чадахгүй тий. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох салбар нь манай улсын хувьд шинэ ажил болон хэрэгжиж байна. Тиймээс мэргэжлээ сонгосон ч сэтгэл хангалуун бус эсвэл сонгох гэж байгаа залууст илүү их хүртээмжтэй болох их хүлээлт үүсэж байна. Мэргэжлийн чиг баримжаагаа бид хамгийн түрүүнд олох хэрэгтэй байна. Мэргэжилтэй ажилтан 2014 баримтат нэвтрүүлгийн цуврал дугаар танд хүрлээ. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа түр баяртай. Үндэсний мэргэжилтэй ажилтан ба Монгол ур чадвар. Монгол ур чадвар дэлхийд өрсөлдөнө.